Эрхэм үзэгч та бүхэнд оройн төргийн хоригдсан мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд аймгийн цэг даргын шуурхай зөвлөгөөнөөс бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. Эрдэнэтийн 40 жилийн ойн баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан баяр наадмын салбар комиссууд ажлаа эрчимжүүлэхийг аймгийн цэг дарга үүрэг болголоо. Аймгийн цэг даргын шуурхай зөвлөгөөний эхэнд иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвд иргэдээс ирсэн санал гомдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцаалтнаас танилцууллаа. Өнгөрөх 14 хоногийн хугацаанд иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн 70-35-35-11 утсанд нийт 126 өргөдөл ирсэн байна. Үүнээс шийдвэрлэж хариу өгсөн 81 буюу 64%-тай. Шийдвэрлэгдээгүй хүсэлтийн тухайд ихэвчлэн иргэдээс тогтмол ирүүлдэг өргөтгөлийн барлага, орон сууцны засвар үйлчилгээ, цахилгаан шугам сүлжээний асуудлууд байдаг байна. Засвар үйлчлэгтэй холбоотой одоо 10 жилийн төсөл болохоор одоо орон сууцны байранд одоо орон сууцны эд татхны одоо байранд өргөтгөл хийх одоо гомдол хийж байгаа. Энийг бас тодорхой хэмжээнд шийдэж одоо хариу өгөх боломж нь хууль зүйн байгаа. Тэгэхээр энэ өсөлт одоо хийгдэх бай. Цахилгаан шугам сүлжээтэй холбоотой байна. Хатагч ногоон халамжтай холбоотой 7 хэсэг төгсөлтүүд байна. Энэ хоёр дандаа тогтмол ирдэг өсөлтүүд байна. Гэдэг чинь тэнд бас нэг асуудал байна гэж бодлоо. Төрөлжүүлсэн зүйл англиар дээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цахилгаан шугам сүлжээний чиглэлээс санчиж гаргасан зүйл байна. Одоо жишээлбэл цахилгаан шугам сүлжээтэй холбоотой гэх юм бол за иргэдийн зүйлс болохоор тоолгороо баталгааж байгаа жишээ тоолгорынхаа нөгөө заалтыг харна гэдэг хүсэлт ирсэн. Тэгээ энэ болохоор одоо эрчим хүчний засварлах хорооноос тоолгор нэгтгэл гэдэг ажлыг зохион байгуулсан байдаг. Тэгээд одоо яг иргэд маань болохоор очоод үзье гэхээр одоо үзүүлэх бол бүрэн нээлттэй байж байгаа. Таван бол очиж үзэл үзэж наашаа хүсэлт өгөх нь одоо их байгаа. За өнгөрсөн үеүүдэд нийтдээ суманд 35 албан тоод 50 гаруй өргөдөл гомдол ирсэн. Үүнийг бол шийдвэрлээд хариу өгнөгөд явж байна. Аймгийн засаг даргын сумын засаг даргад их хэмжээнд гэрийн өргөдөлтэй холбоотой иргэдэд гэр олгох энэ ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлсэн. За үүнтэй холбоотойгоор сумын амжиргаа дэмжих зөвлөлөөр нийтдээ 633 өргөдлөөс судалгаа хийж 111 өргөдөлт одоо шийдвэрлэж гэр орлохоор ийм сумын амжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр гарсан байгаа. Одоо энэ аймагт уламжлалт явах юмаа. Цаг үеийн холбогдолтой ажлууд энэ байна. Одоо бид бүхний хийж байгаа ажил аймгийн баяр наадамтай холбоотой мөн одоо цаг үеийн ажлуудыг хийж явчихна. Одоо бүгэнтэй шинэ 7 хоногийн мэнд хүргье. За үндэсний их баяр наадмыг сумын хэмжээнд 21-22-ны өдөр зохион байгууллаа. За хүчил бүхийн барилдаанд нийт 96 бүх барилдаж Жаргалан сумын иргэн Эрдэнэ үлгийн цэрэн тогтох төрүүлж сумын заан цолны боловсролыг бол хангалаа. Мөн хурдан морины уралдаа нийт 6 насанд нийт 254 морь уралдлаа. За энэ морь уралдвал ямар нэгэн хүүхэд болон морь энцэнгүй ингэ сайхан надлаа. Хэмжээнд малжуулах хөтөлбөр хэрэгждэг. За энэ хөтөлбөрийг нийт 42 тугалтаа үнэг 21 өрхөд бол ингээд тарааж малжуулах хөтөлбөрийн хугацаанд нь хэрэгжүүллээ. Аймгийн засаг даргын орлогч Сандуужу дарга бит хоёр Гокийн удирдлагуудаас уулзсан байгаа. Гокийн удирдлагуудаа уулзаж өнөөгийн одоо Эрдэнэт үйлдвэр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бас ярилцаж тодорхой мэдээллийг бас авсан. За мөн баяр наадамтай холбоотой хөрөнгө санхүүгийн зардал, хөрөнгө санхүү дээрээс нь бас зохион байгуулалттайгаар хийх техник тохиромжийн тусалцаа авах хүслүүдийг бас хөргүүлсэн. За улам bijүүлэх Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагуудад энэ дээр бас нэлээд сайхан одоо бидний хүлээж авч ямар нэгэн арга хэлбэрээр шийдвэрээд явж байгаад бас талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй баха. За энэ 7 хоногт аймгийн 40 жилийн Эрдэнэтийн 40 жилийн болох томоохон одоо баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ бол бидний төдөөгүй эрдэнэчүүд хүн бүрийн тэр дундаа Монгол улсын хэмжээнд бас нэлээд тод дунд руу анхаарч харах баяр Мөн баяр наадмын үйл ажиллагааг чанартай шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. За үүний зэрэгцээ хилдэс салбарын дарга мэргэжилтнүүд иргэдээс эрүүлж буй санал хүсэлт аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэж 14 хоног бүрийн шуурхай зөвлөгөөн дээр гарсан санал гомдол түүнийг хэрхэн шийдвэрлэж ажилласнаа товч тайлгнадаг байхыг аймгийн засаг дарга үүрэг болголоо.
Энэ онд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлууд зогсон байдалтай байгаа талаар мэдээллийг хотын захирагчийн албанаас өгч байна. Ялангуяа автозамын ажлуудад дээрх хүндрэлүүд тулгараад байгаа юм байна. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга Пүрвлав өнөөдөр засаг даргын хамгаалалтын газрын хилц салбартын дарга нарт хандаж мэдээлэл хийлээ. За уг мэдээлэл дурдсанаар одоогийн байдлаар их усүр тодорхойгүй 2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан гин за мөн төсөвт байгууллагууд нийтдээ 400 гаруй сая төгрөгийн өртөө олжээ. За гэхдээ манай аймгийн гадаад худалдаа өссөн үзүүлэлт гарсан гин за бас энэ онд төсвийн өрөнгөөр хийгдэх ажлууд зогсон байдалтай байгаа талаар аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хотын захирагчийн албанаас мэдээллээ. За ялангуяа автозамын ажлуудад дээрх хүндрэл тулгараад байгаа юм байна. За энэ нь хөрөнгө оруулалттай холбоотой ажээ. Өнгөрсөн хоногудад баяр наадмын хоногуд харлаа. Тэгээд 14 хоногийн хугацаанд хөрөнгө оруулалтын ажлууд ихэнх нь бас зогсоо байдалтай байгаа. Энэ дээр 2-3 шалтгаан байна. Нэгдүгээрт наадам боллоо, хоёрдугаарт хөрөнгө оруулалтын санхүүжилт бас удаашралтай тодорхойгүй байдалтай байгаа учраас бас компаниудын ажил явахгүй байна. Нэг ялангуяа замын ажил дээр ийм хүндрэлүүд гарч байгаа. За одоогоор хүүхдийн эмнэлгийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд одоо 3 дугаар давхрын цутгалтын ажил хийгдэж байгаа юм байна. За мөн шанд багт баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил болон ухаалаг ус түгээх байрын ажил хэвийн үргэлжилж байгааг нь. За мөн цэнгэлдэх хүрээлэн болон баяр наадмаар тээврийн хэрэгсэл ихээр зорчдог хэсгүүдийн автозам засварын ажил эхэлжээ. Мөн гудамж төслийн хүрээнд манай хотод хийгдсэн ажлуудыг хүлээн авахар ажиллаж байгаа гэж аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хотын захирагчийн албаны дарга мэдээллээ. Үндэсний их баяр наадам Эрдэнэ татуулсан байгуулагдсны түүхт 40 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдана. За баяр наадмын өдрүүдээр байгууллага аж ахуй нэгжүүд хариуцлагатай эргүүл томилж аюулгүй байдлаа хангаж ажиллах засаг даргын захирамж гарчээ. Аймгийн засаг даргын А 393 тооц захирамжаар Эрдэнэ татын 40 жилийн ойн баяр наадмын үеэр гэмтэргээс үрсэн сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, байгууллага аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах хяналт тавих зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагаас 7 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл ажиллах хариуцлагатай эргүүл их авсралтаар баталсан байна. За хүн малын гот халдварт өвчнөөс гарахаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч ажиллахыг хүнс үдэ аж ахуйн газар отхон эрүүл мэндийн газрын байсгалан мэрэгжлийн хэлтийн газрын дарга мэрэгжил жигдэн гомб. За автозам ашиглалтын нөхцөл гүүр гарцын аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн жолооч нарт үерийн уснаас урьдчилан сэргийлэх, сургууль сурталчилгааны ажил зохион байгуулахыг автотээврийн төв Эрдэнэбаатар иргэд байгалийн аюулт үзэгдлийн талаар сурчлах, аял зугаалгаар явах ёстой анхааруулж сэрэмжлэл өгөх, арга хэмжээ авч ажиллахыг байгаль орчны аял жуулчлалын газар Машбат, Баян өндөр сум Баасан жууч Жаргаланд Бүхтлог нарт нийтийн хэв журам хамгаалах, хяналтын пост эргүүлийг эрчимжүүлж ажиллахыг цагдаагийн газар даваазуул, дадлан сууг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ус цахилгаан эрчим хүчний хангамж доголдохоос үрчилэн сэргийлж дээрх ажил хяналт авч ажиллахыг хотын захирагчийн алба Бачаргал, хот орчуулах газар Халтар нарт тус үүрэг боловсгоо. Байгууллагууд дээр хариуцлагатай эргүүл томилон ажиллуулахыг Баян өндөр сум, Жаргалан сумын засаг дарга болон нийт аж ахуй нэгж байгууллагын дарга нарт тус үүрэг боловсгоо. За захирамжтай холбогдуулаад аж ахуй нэгж байгууллагын эргүүлийн хуваар гарсан байгаа. Хуваарийг би байгууллагууд руу хөргүүлнэ. За энэ хугацаанд цагдаагийн газрын алба багш нартай байгууллагын дарга нар эргүүлээр энэ баярын 3 хоногт ажиллах юм шүү. Иймээс байгууллага аж ахуй нэгжүүд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулахыг Баян өндөр Жаргалан сумын засаг дарга нийт аж ахуй нэгжүүдийн дарга нарт баярын өдрүүдээр эргүүлээр томилогдсон хугацаанд хариуцлагатай ажиллахыг тус үүрэг болголоо. Захирамжийн биелэлтэнд аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн цагдаагийн газар, онцгой байрлалын газар хяналт тавьж ажиллах юм байна. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөр гарсан байна. За наадам энэ сарын 29-нд аймгийн цол олгох хүчит бүхий барилдаан болон хурдан азарганы уралдаанаар эхлэх юм байна. За Монголын тулгар төрийн 2225, их Монгол улсын 810, ардын явсгалын 95, Эрдэнэ хотын 40 жилийн өмнө баяр наадам нь 7 дугаар сарын 28-наас 31-ний хооронд болно. За баяр наадмын хөтөлбөр бэлэн болсон. За энэ жилийн наадам 7 дугаар сарын 28-нд төр нийгмийн зүтгэлтэн хамрын өшөөнд цэцэг өргөх ёслоор эхэлнэ. Харин 29-ний өдрийн 10 цагт Эрдэнэ тот байгуулагдсны түүхт 40 жилийн өмнө баярт зориулсан цэргийн ёслын парад болно. За ингэснээр 11 цагаас баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа цэнгэлт хүрээлэнд эхэлнэ. 29-нд морь барайны газарт газрах, шүтлэн, хязаалан болон ирлиз дунд насны морьдын уралдаан болох бол цэнгэлт хүрээлэнд аймгийн цол олгох хүчит бүхий барилдаан болох юм. За харин 30-нд улс аймгийн алдар цолтой бүгжүүдийн барилдаан болон их нас дааг, ирлиз баг насны морьдын уралдаан болно.
Мөн сур шагаа харваа сурын талбайд явагдана. За түншлэн соёл спорт хүндэтгэлийн үйл ажиллагаа тусгай хөтөлбөрийн дагуу явагдах юм байна. За үүнээс энэ сарын 29-нд хөдөлмөрчдийн жагсаал болох гин. За уг жагсаалыг аймгийн засаг даргын хамгаалалт газрын нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулах ажээ. Энд хөдөлмөрчдийн жагсаал гэж явагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулах хурал болсон. Хурал дээр зарим байгууллагын дарга нар ирсэн. Зарим нь төлөөлөлөө явуулсан учраас би нэг нэмэлт мэдээлэл оруулж байгаа. Тэгэхээр энд ирсэн хүмүүс маань өөрийн байгууллага дээр тэр жагсаалыг зохион байгуулах комиссийн тушаалыг гаргаад нэг хоёр хүний нэрийг гаргах ёстой. Тэр хоёр хүн маань 28-ны орой 18 цагт Баяр наадмын талбай дээр стадион дээр очиж тусгай програмд орж явах ёстой. Мөн 29-ныхаа өглөө 11 цагт бол хамт олноо жагсаалд удирдах гол чиглүүлэгч болно. За жагсаал төрийн болон хувийн хвшлийн аж ахуй нэгжүүд оролцсон. Жагсаал болохын өмнө байгууллага бүрийг төлөөлж 2 хүн бэлтгэлд оролцох юм байна. За эдгээр хүмүүс нь 7 дугаар сарын 29-нд болох хөдөлмөрчдийн жагсаалаар хамт олноо удирдах гин. Үзэгч та бүхэнд дотоод үйл явдлын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн бидэнд хамтран ажилладаг харилцагч байгууллагуудаас ирүүлсэн бизнес мэдээлэлд анхаарлаа хандуулно. 7 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Эрдэнэт үүсгэн байгуулагдсны түүхт 40 жилийн ойн баярт зориулсан Улаанбаатар Экспо 2016 үзэсгэлэн худалдаа уурхайчин соёлын ордноо зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын Гранд Плаза, Алтай центр, Дүнжин гаруй, Алдчин, Бөмбөр зэрэг томоохон дэлгүүр худалдааны төвүүдээс хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд ойн баярт зориулан бүх бараа бүтээгдэхүүн 40-оос 60% хямдарсан байна. За өнөөдрийн энэ үзэсгэлэн худалдаанд ирж оролцож байгаа хүмүүс бол энэ Эрдэнэт хотын 40 жилийн ойн баярт зориулсан 40-оос 60% хямралтай бараа бүтээгдэхүүнүүдээр ард түмэндээ үйлчлэнэ. За энд Улаанбаатар хотын томоохон дэлгүүрүүд болох Гранд Плаза, Алтай центр, Дүнжин гаруй худалдааны төвөөс мөн Бөмбөр Алдчин худалдааны төвүүдээс хүмүүс ирж оролцож байгаа. За энд ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бол үндэсний үйлдвэрлэл болно. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүн тэгээд бэлэн хувцас, Porsche бараа, Турк бараа, энэтхэг бүс бараа гэх мэтчлэн бараа бүтээгдэхүүнүүд ирсэн байгаа. Хамгийн гол нь ойн баяртаа зориулж хөнгөлөлтөө үнээрээ явж байгаа зуны гоёл үзэсгэлэн худалдааны маань онцлог энд байгаа. Та бүхэн ирж үйлчлүүлээрэй. Үзэгч та үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн болон энэтхэг, Porsche, Турк улсын ганган дэгжин чанартай сүүлийн үеийн бэлэн хувцас болох охид эмэгтэйчүүдийн зуны болон ажил хэрэгч таашинснууд, додор хувцас, тамирын хослол, өмд, гутал гэх мэтчлэн сонголт сайтай бэлэн хувцсыг 40-оос 60 хүртэл хувийн онцгой хэмжүүнээр худалдан аваарай. Чанартай бараа бүтээгдэхүүнээр орон нутгийн ард иргэдэд үйлчлэх зорилгоор Улаанбаатар Экспо 2016 үзэсгэлэн худалдааг Намуун Чанман компаниас зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа уурхайчин соёлын ордонд 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал явагдах болно. Эрдэнэт хот үүсэн байгуулагдсны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан PC Mall дэлгүүрээс зөвхөн Эрдэнэт хотын ард иргэдэд зориулан задгай талбайн онцгой хямдрал урамшуулалттай худалдааг Хүлэг худалдааны төвийн урд талбайд зохион байгуулж байна. Задгай талбайн хямдралтай худалдаа 7 дугаар сарын 26-ны хүртэл үргэлжлэнэ. Энэ үеэр дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн гэр ахуйн цахилгаан бараа 20-оос 40% болж онцгой хямдрсны дээр давхар бэлэгтэй худалдаагаар бэлэг барьж байна. Та хямдралтай худалдаанаас хэдэн ч төгрөгийн худалдан авалт хийсэн Oshi брендийн ухаалаг олон үйлдэлч чанагч Tornado брендийн тоос сорогчийг 40%-аар хямдруулан авах боломжийг давхар олгож байна. За манайх задгай талбай худалдаагаар бол Haier болон Elko, Samsung брендийн бараа бүтээгдэхүүнүүдэд 20-40% хямдруулсан байна. Манай задгай талбайн худалдаа хямдралтаагаас гадна бэлэгтэй болж байгаа. Та манайхаас Haier болон Samsung, Elko брендийн хөрөгч билетигнүүд худалдаа авснаар Tornado брендийн Sense давхар Oshi болон Tornado брендийн бараа бүтээгдэхүүнүүдийг 40 хүртэлх хувиар хямдруулан худалдаа авах боломжтой болж байгаа. Мөн PC Mall дэлгүүрийн задгай талбайн худалдаанаас та 150 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд суглаанд оролцож азаа үзэх боломжтой. Та манай задгай талбайн худалдаанаас 150 мянган төгрөг тутамд худалдаа авалт хийсэн тохиолдолд нэг суглаа олгогдож байгаа. Тэр суглааны
шагналлууд маань гэвэл манай Oshi брендийн олон үйлдэл ухаалаг чанагч гэх мэт өөр бараа бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хонжиртон байгаа. Тийм болохоор та бүгдийг 7 сарын 26-ныг дуустал манай задгаад толбай худалдаа маань явагдах тул та бүхнийг эрдэмтчүүд та бүхнийг яраарай гэж хүсэж байна. Ингээд эрхэм үзэгчтэй хөлөг худалдааны төвийн урд талбайд зохион байгуулагдаж байгаа задгаа талбайн хямдралтай худалдаанаас дэлхийн шилдэг брэндүүдийн чанартай, сонголттой хамгийн шинэлэг гэр ахуйн барааг онцгой хямдунээр бэлэг урамшуулалтайгаар худалдан аваад давхар цуглаанд оролцоорой. Задгаа талбайн худалдаа 7 дугаар сарын 26-ны хүртэл үргэлжилнэ. Орос Монголын найрамдлын бэлэг тэмдэг болсон Эрдэнэт хот үүсч үүсний 40 жилийн ойн баярыг тохиолдуулан алт дүнд эдлийн Индранил дэлгүүр эрдэнэтчүүдэд 40 жилийн ойн өмнө 40% хямдралтай худалдаагаар ойн баярын бэлэг арж байна. Алт дүнд эдлийн Индранил дэлгүүр нь Улаанбаатар хотноо төв салбартай бөгөөд 5-аас 6 орноос Монголд нийлүүлэгдэж байгаа чанар сорьцын баталгаатай алт мөнгө монетын эдлүүдийг оруулж ирэн худалдаалж ирснээс хойш 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Индранил дэлгүүр нь Улаанбаатар хотын үнээр хямдаар чанар сорьцын баталгааны хамт эрдэнтийн хэрэглэгчтэй шинэ содон сургаж загваруудыг дээшлэн өгдөг. Энэ удаад баяр наадмыг тохиолдуулан мөнгөн аяг, мөнгөн хослол, мөнгөн эдлүүдээ 20-с 40%, 40-с 50% онцгой хямдрал зарлаад байгаа бол монетын эдлүүд нь 40%-аар мөн шинэ сургаж загваруудыг дээшлэн авчираад байна. Солонгос, Сингапураас монетын хослолууд шинээр ирсэн бол мөн Сингапур, Вьетнам, Польш зэрэг улсуудаас мөнгө алт гэсэн зэрэг эдлүүд хүрэлцэж ирээд байна. Та Монгол түмний уламжлалт баяраараа мөнгөн аяга, мөнгөн хийцээр урлагдсан чамын содон зүйлийг худалдаж авахыг хүсвэл Индранилийг зориорчороо. Эднийд таны гоёлын дээлийг чимэх мөнгөн хослолуудын цоошин загварууд ирээд байна. Монетын хослолуудын хувьд Солонгост 2016 оны 5 сард үйлдвэрээс гарсан цоошин загварыг илтгэсэн хослолууд ирсэн байгаа бол Турк Фошоос орж ирсэн мөнгөн эдлэл, мөнгөн хослолууд ирээд байна. Эрдэнэтчүүдийнхөө өмнө ойн баяраар бэлэг болж байгаа Индранилийн 20-с 50% хямдралтай худалдаанд та бүхнийг урьж байна. Ирсэн, хайрсан, үн цэнтэй бэлэг бүхэнтэй эднэд байгаа. Мөнгө аягны хувьд товчлон дурдж танилцуулахад энэ жил илүү их хийц маягт нь өөрчлөлт орохоос гадна хэмжээний хувьд, за мөн чанарын хувьд шинэлэг болж ирсэн байна. Та мөнгө аягнуудыг 20 хүртэлх хувиар хямдруулан худалдаа аваарай. Нүнжиг хэлгэх мөнгө аяг, мөнгөн хослолууд ирсэн байна. Мөн зэс эдлүүдийг ч гэсэн эрдэнтийн хэрэглэгчтэй бэлэг болж байна. 40 жилийн ойн баяраараа Монгол дээлтэйгээ хослуулан өмсөх мөнгөн хослолуудаас та 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй аваарай. Шинэ соргог, содон байгаа дээр нь өөрийн сонгосон үн тэтлийг та Индранилаас Улаанбаатар хотын үнээр худалдаа аваарай. Тэгвэл эхлэлгүүрийн 2 дугаар давхарт Индранил алт мөнгөн эдлийн дэлгүүр байрлаж байна. Даваа гарагийн өнөөдөр Орхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээллээс та бүхэндээ танилцууллаа. Хөтөлбөрийн төгсгөлд цаг агарын мэдээлэл хүлээн авна уу? Баяртай үзэгчдээ.